Зөгнөлт миний сүнх тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны бүтэн жилийн зурхайг тарот зурхай эсвэл астрологийн зурхай гэдэг дээр санал асуулт авсан байгаа. Нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн маань 63% нь тарот зурхай дээр саналаа өгсөн байна. За ингээд 2025 Эфрийн ордны 25 оны тарот зурхайг хий. 1-р сард Санварт эмэгтэй гарсан байна. Энэ эмэгтэй гэгээлэг, ариун, нууцлаг, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй зүн бэлэгтэй эмэгтэй юм. 1 сард магадгүй таны хувьд өөрийн зүн совингоо дагж, дотоод дуу хоолойгоо сонсч, өөрийн бодол өөртөө зөв гэж өөрийнхөөрөө байсан дээр гэж зөвлөмөр байна. Магадгүй танд нүдэнд ил харагдахгүй байгаа тэр зүйлсийг олж харах хэрэгтэй гэсэн зөвлөгөө байна. Нөгөө талаасаа 1 сард магадгүй та зүн бэлэгтэн далд ертөнд судлаач, тарот мэрэгч эсвэл ямар нэгэн мэрэг төлөгчтэй уулзаж магадгүй ямар нэг нууцыг олж мэдэж магадгүй юм. Эсвэл та өөрөө бясалгал хийж магадгүй та энэ 1 сард далд ертөнцийг сонирхож эхлэх юм уу? Эсвэл та өөрөө зүн совинтой эсвэл дээрээс өгсөн өгөгдөлтэй нэгэн ч байж магадгүй юм. Ямар ч тач 1 сард таны зүн совин маш хурц байхаар харагдаж байна. 2 сард хүч чадлын карт гарч ирсэн байна. За хүч чадлын карт маань дотоод хүч, тэсвэр төвчээр өндөртэй, өөртөө маш итгэлтэй нэг илэрхийлдэг. Гадна төрхөөрөө та эмэгтэйлэг эсвэл энгийн зөөлөн нэгэн боловч дотоод хүч чадал, дотоод сэтгэл, оюун ухаандаа маш хүчтэй, арслангийн хүчтэй, цог золбоотой, зоригтой нэг илэрхийлдэг. Хүн бусдыг өөрийн иргэшээлд байлгах дуртай, түүнд мөн дуусашгүй, дундашгүй, авьяас хүч чадал, дотоод эрчим энерги байдаг. 2-р сард нэг талаасаа таныг ноён нуруутай, уураа хянаж чадах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй, хүч чадалтай бай гэж сануулж байна. Зөвхөн биеийн хүч биш, мөн оюун санааны хүчтэй, аливаад зоригтой байхыг зөвлөж байна. 3 сард Two of Cups гарсан байгаа. Энэ карт маань өөрөө маш гоё эв найрамдал, хайр дурлал, нөхөрлөл, хамтын ажиллагаа, түншлэлийг илэрхийлдэг. 3 сард манай бизнес эрхлэгчид маань хамтрагч, түншлэлээ олох нь байна. Синглчүүд маань soulmate олж, өөрийг тань ойлгох, хайр халамжинд умбуулах нэгэнтэй танилцаж, сайхан мөчийг өнгөрүүлэх нь байна. Зарим нэг нь удаан уулзаагүй найзуудтайгаа уулзах нь байна. Зарим нэг нь хэн нэгэнд өөрийн зүрх сэтгэл, дотоод бодол, юу мэдэрдэгэ хуваалцаж, сэтгэлийн яриа өрнүүлэх нь байна. 2 сард мөн муудалцсан хосууд маань эргэн эвлэрхээр харагдаж байна. 4 сард relationship гарсан байна. 3 сард 4 сард ерөнхийдөө Эфрийн ордныхан маань хайр дурлал, relationship-ийн асуудлуудаар дүүрэн байхаар байна. Харилцааны хамгийн чухал зүйл бол эрүүл зөв харилцаа. Харилцаанаас харилцаа үүснэ. Та харилцаагаа эрүүл зөв байлгахын тулд хамтрагчтайгаа, хостойгоо үргэлж дотоод сэтгэлээ уудлан хоёр биенээ ойлголцож, анх танилцаж байсан тэр догдлол, хайр, уярал, тэр бүх сайхан мэдрэмжүүдээ үргэлж услаж хамгаалах хэрэгтэй. Харилцааны хамгийн чухал зүйл бол үргэлж бие биетэйгээ илэн далангүй чин сэтгэлээсээ нээж ярилцах. Ингэж байж хосууд маань бие бинийгээ ойлгож, бие бинийгээ хүндэтгэж, эрүүл зөв харилцаатай, бие биендээ хайр дурлал, аз жаргал, сайхан мэдрэмжийг өгдөг байж, энэ бол эрүүл сайхан харилцаа болж байгаа юм. Харин цаашлаад 5 сард Fool карт маань гарч ирсэн байна. За энэ карт маань эхлэл, шин боломж, шин зүйлийг туршиж үзэх зэргийг илэрхийлдэг. За 5 сард
зарим нэг ихрийн ордныхан маань шинэ бизнес эхлүүлэх, шинэ төсөл эхлүүлэх, шинэ ямар нэгэн ажил эхлүүлэх гэж байгаа байж магадгүй юм. За мөн 5 сар зарим нэг нь эрсдэл гарган шинэ зүйлийг туршиж үзэхээр сэтгэл шулуулж магадгүй. За ингэвэл болгоомжтой байж альва зүйлийг нягтлж зөв бодсны үндсэн дээр эрсдэл гаргаарай. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр 6 сард Five of Pentacles гарсан байна. Five of Pentacles маань жоохон алдагдал эсвэл жоохон хүнд байдалд орох, за хин нэгнээс тусламж гуйх зэргийг илэрхийлдэг учраас 5 сард би ямар нэгэн эрсдэлтэй алхам ер нь баг хийгээд хэрэггүй гэж зөвлөмөр байна. 6 сард баг зэрэг санхүүгийн асуудал үүсч магадгүй. Эсвэл та ганцаардаж гуниглах. За зарим нэг нь амьдралын хүнд сорилт шалгууруудыг давах хэрэгтэй болж магадгүй юм. Амьдрал шалгуурын ард үргэлж сайхан бүхнийг танд бэлдсэн байдаг. Тийм учраас 6 сард айж, шантрал, гуниглаж ганцаардалгүйгээр зоригтой босоод ямар ч зүйл тохиолдсон урагшаа алхаарай гэж би зөвлөмөр байна. Гэхдээ Five of Pentacles энэ картан дээр харахад та ганцаараа гуниглаад суугаад байгаа боловч цаан чинь нэг сайхан боломжийн хаалга нэгдэхэд бэлэн, мөн доор нь түлхүүр нь тавиастай. Та жоохон зүйлийг ажиглаад, анзаараад олж харах юм бол танд боломжууд нээлттэй байгаа харагдаж байна. 7 сард See Only Love гэсэн карт гарч ирсэн байна. За зөвхөн хайрыг олж хар. Бусдын болон өөрийнхөө өнгөрсөнд гаргасан алдаа, өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлийг тэнд нь л мартаад орхи. Таныг хайрлаж байгаа, тантай харьцааг хүсэж байгаа, тантай хамт байхыг хүсэж байгаа тэр нэгэн хүний зөвхөн зүрх сэтгэл хайрыг нь л олж хар. Бусад хүмүүстэй харилцах харилцааны гол үндэс суурь нь ердөө л хайран дээр оршдог. Та бусдад хайр өгвөл бусад хүмүүс танд хайр л өгнө. Та бусадтай сайхан харьцвал танд эргүүлээд сайхан харьцаа өгнө. Тийм учраас өнгөрснийг март, зөвхөн одоодоо амьдр. 7 сард манай ихрийн ордныхны харилцаа нь жоохон токсик болох гэдэг байж магадгүй юм. За тэгэх юм бол танд сахиуснууд маань зөвхөн хайрыг олж хар. Битгий өнгөрсөн дээр төвлөр гэж анхааруул сануулсан байна. Харин 8 сард таныг өөрийгөө шагнаж урамшуул гэсэн карт гарч ирсэн байна. Та сүүлийн үед маш их хичээж чармаасан. Одоо харин танд ертөнцөөс өгөх шагналыг хүлээгээд ав. Өдий хүртэл хичээсэн хичээл зүтгэлийг чинь үнэлж сахиуснаас маш их утга учиртай шагнал бэлдсэн байгаа. Өөрөө ирч хүч сэтгэлийн тэнхээ урам зоригоор дүүрэн байж ертөнцөөс өгөх авахын хуулийг сайн ойлгож мэдрээрэй. 8 сард ертөнц таныг ямар нэгэн байдлаар шагнах болно. Гагцгүй та түүнийг олж хар, мэдэр, атгаад ав. 9 сард 6-гийн саваа, за энэ бол амжилт, ялалт, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн утгатай. Энэ сард та өдий хүртэл маш их бэрхшээлийг даван туулж, хичээснийхаа үр дүнг үзэж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэлийг мэдрэх нь байна. Магадгүй зарим нэг ихрийн ордныхан маань тайзан дээр гарах боломж олдож магадгүй. Зарим нэг нь өөрийн урлагийн тайлан тоглолт концерт тавьж магадгүй юм. Зарим нэг нь энэ тэнд баяр наадам хөтлөж магадгүй. За ер нь ихэнх ихрийн ордныхан маань энэ сард өөрийгөө бусдад таниулж, бусдад мэдрүүлж, би ийм хүн, би ийм чадвартай гэдгээ бусдад гайхуулах цаг үе ирэх нь байна. Энэ бол амжилтаа тэмдэглэж байгаа баярын карт юм. 10 сард Knight of Cups гарсан байна. За энэ карт маань мөрөөдөл, эсвэл хэн нэгэн санал бодлоо илэрхийлэх, эсвэл ямар нэгэн зүйлд уян зөөлн чин сэтгэлээсээ хандах, за зарим нэг нь романтик болзоонд урагдах гэсэн утгатай. За 10 сард бол синглчүүд маань ямар ч байсан романтик болзоонд их явах нь байна. Зарим нэг нь хайр дурлалын холбоотой мессеж, захидал, зарим нэг нь хайр дурлалаа илэрхийлсэн бэлэг сэлт авч магадгүй юм.
За ер нь 10 сард эхрийн ордныхан маань эсрэг хүүстэндээ нэлээд татагдахаар харагдаж байна. 11 сард 10-ын зоос. За 10-ын зоос бол маш сайхан карт. Энэ бол санхүүгийн баталгаа, гэр бүлийн өв залгамжлал, мөнгө төгрөг, ашиг орлого арвин байх нь. 11 сард манайхан урт хугацааны том зорилгоо биелүүлэхэд тун ойрхон байна гэдгийг харуулж байна. За зарим нэгэн маань санхүүгийн маш амжилттай төслүүд, богино хугацааны ямар нэгэн ажил зэрэг санхүүтэй холбоотой ажил үйлчилгээгээ маш амжилттай хийх нь байна. Энэ карт маань мөн гэр бүл, эв нэгдэл, доктортой байдлыг харуулдаг. 11 сард манай эхрийн ордныхонд санхүүгийн маш сайхан таатай нөхцлүүд бүрдэн, шинэ ажил төрөлд орно, шинээр бизнес төсөл амжилттай эхлүүлнэ, хэрэгжүүлнэ. Зарим нэгэн томоохон зээл авах бол бүтэмжтэй. За тэгээд гэр бүлээрээ аз жаргалтай сайхан байхаар харагдаж байна. Синглчүүд маань энэ сард гэр бүл зохиож, хурам найр хийж, шинэ амьдралын эхлэлийг тавих сайхан сар байна. 12 сард эхрийн ордныхонд маань дээд тэнгэрээс маш их дохио ирэхээр харагдаж байна. За таны зам дээр магадгүй мөнгө, төгрөг, зоос, эсвэл шувууны үд, эсвэл юу гэдгийг ямар нэгэн дохио болох зүйл санамсаргүй байдлаар олвол энэ бол дээд тэнгэрээс сахиуснуудаас танд өгч байгаа дохио. Таны яг энэ үед дотроо бодож байгаа зүйл зөв эсвэл танд сахиус туслахаар дохио өгөх болно. Та тэгэхээр энэ үед зөв зүйл хийж байгаагаа ойлгох хэрэгтэй. За мөн сахиуснууд маань таныг ганцаараа биш, сахиуснууд дээд тэнгэрээс таныг үргэлж ивэж байгааг мөн илтгэдэг. 12 сард эхрийн ордныхонд ямар нэгэн эргэлзээтэй зүйл тохиолдох эсвэл ганцаардах, гуниглах зүйл гарвал сахиуснууд үргэлж таныг ивэж байх болно гэсэн мессежийг өгж байна. Тэгэхээр 2025 онд эхрийн ордныхан маань сахиусан тэнгэрт ивээгдсэн бүх зүйл нь азтай, одтой, хайр дурлал умсан, гэр бүлээрээ аз жаргалтай, ашиг орлого арвин ийм сайхан жил болох нь байна. За ингээд тур баяртай.